Hi guys, welcome back to Rich Tara Хөдөр. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ ганц би охины ордонд төрсэн хүмүүсийнхаа хайр дурлалын энерги, ерөнхий төлөв байдлыг харцгаая. За тэгэхээр энэ төлгийг үзэхдээ та өөрийнхөө нар, сар, мандал болон Венус гарагийн байршлаар үзэж болно. Тэгэхээр тэр маань юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ таны нар охины орд бол, сар охины орд бол, Венус охины орд бол тэгээд дээрээс нь мандал гарагч нь охины ордных бол энэ төлөгийг танд хамаарладаг гэсэн. За тэгээд үзэж байгаа үзэгчтэй хандаж хэлэхэд энэ маань ерөнхий төлөв учраас яг хүн болгоны амьдралд таарна гэж байхгүй. Тийм учраас та авах мэдээлэл аваад хаях мэдээлэл нь хаяараа за. За надад мэдээлэл бичээрдэг охин хэнгэрүүд минь ер нь ганц би охины ордных маань амьдралд одоо шинээр хүн гарч ирж байна уу, ойрын хугацаанд романтик харилцаан дээр тэр талаар мэдээлэл өгч болгоогооч. За. Please give us more guidance regarding those who are born in Virgo. За аз ирж шүү, од гарч ирж шүү. Их одтой л хүмүүстэй одоо их хайр дурлалын талбар дээр их одтой байна гэж юм шүү за. Ганц би охины ордных юм байна. За ушиглаа мэдээлэл өгөөч. Ганц би охины ордных юм байна. За дотооддоо жоохон зөрчилтэй байна гэж юм. Тэгээд тэр зөрчлөө даван туулж байгаа юм шиг харагдаж байна. Дотоод ч маш их хэрэгэлзээнүүд явагдаж байна гэж байна. Би яагаад ганц би байгаад байгаа юм бол гэж ингэж асуудаг ч юм уу те. Тэгээд алаалагчийн энерги харагдаж байна. За шойлоо мэдээлэл өгөөч. Ганц би охины ордонд төрсэн хүмүүсийн маань ерөнхийд энергийн төлөв байдал романтик харилцаан дээр нь шинээр хүн орж ирж байна уу? Тэр талаар хэлж өгч туслаач. Tower гарч ирж байна. За нэг тийм аян цахилгаан цагж байгаа юм шиг тийм мөч болно гэж байна. Тэгээд агаарын махбодтой хүнтэй уулзах нь дээ. Sorry олноороо унлаа. Охины ордох чинь юу байхгүй юу? Шороо махбод. Тэг шинээр боломж орж ирж шүү. За романтик харилцаа дээр чинь. За тэгэхээр ерөнхийдөө дийлэх ганц би охины ордныхан маань хайр дурлал дээр талбар дээр нь шинэ хүн орж ирнэ итгэлтэй байж байгаа юм шиг байна. Яг өөрт нь таарсан заяаны хайны зам дээр нь гарч ирнэ гэж итгэж байна. Тэгээд айгаа одтой байна гэж харагдаж байна. Гэтэ the star буюу odd картыг өвшөө илүү тодорхойлуулъя. За star картыг тодорхойлж өгөөч. Мэдээлэл авчирж байгаа охин тэнгэрүүдтэй маш их баярлалаа. Энэ odd карт нь юу таатаатай вэ? The High Priestess. За амьдралын хүрт. Тэгээ өөртөө нь болохоор та ингээд романтик харилцаан дээр ингээд хүн сонгохдоо жоохон дотоод дуу хоолойгоо мэдэрч сонгоогүй ч юм уу айгу өнгөцгөн сонгочихсан юм шиг харагдаад ах юм. Тэгээд тэрнээсээ болоод яг өмнөх харилцаануудаас 100% сэтгэл хангаламж авч чадаагүй 100% сэтгэл хангалуун байж чадаагүй гэж гарч ирж байна шүү. Тэгсэн чинь одоо тэр чинь ингээд өөрчлөгдөж байна. Та арай тий гүнзгий хүмүүсийг танихтаа илүү гүнзгий харж эхэлж байна гэж байна. The Wheel of Fortune амьдралын хүр таны талд эргэж эхэллээ. Урд нь хэрвээ та ингээд болж бүтэхгүй хүмүүсийг өөрлөгөө татаад байсан бол одоо яг өөртөө таарсан тийм партнерыг амьдрал руугаа татаж эхэлж байна гэж байна. Тэгээд тэр чинь маш сайн. Тэгээд дээрээсээ нөгөө нэг The High Priestess энэ хоёр хамт унжахаараа яаж байгаа байхгүй юу? Урд нь та ингээд дотоод ертөнцөөс сонсдоггүй байсан те энэ нөгөө сар байгаа. За тэгээд дээрээс нь High Priestess гэдэг хүн маань ер нь айгу тийм даалт хумсрын зүйлд айгу итгэдэг тийм хүнийг хэлдэг. Тэгэхээр яг урд нь та тийм даалт хумсрын ч юм уу, юм тарах үзрийн ч юм уу тийм мэдээлэлд итгэдэггүй байж байгаад одоо арай итгэж эхэлж байгаа юм уу те. Тэгээд тэрнээсээ үүдээд одоо хийх сонголт чинь илүү өөр байгаасай, илүү өөр болох болно гэдэгтэй ингэж яг найдаж байгаа.
илүү өөрт чинь ашигтай сонголт хийдэж чинь гэсэн үг л те. Урт хугацаанд өөрийг чинь илүү таашаалтай, аз жаргалтай байлгах. За тэгсэн чинь дотор чинь заримдаа ингэж үйл ойлголт дотор чинь маш тэмцэл болтой таны дотоод ертөнцид заримдаа ингээд ганцаараа баймаар санагдсан гоо та заримдаа хажуудаа партнертай болмоор ч юм шиг ингээд өдөр болгоо ингээд өөрчлөгдөд байдаг. За тэр талаар мэдээлэл авъя. За энэ дотоод ертөнцид нь ингээд тэмцэл болж байгаа үед ямар мэдээлэл ямар зүйл бөөхгүй охин тэмрүүд маань ганц бие охины ордныханд маань. За итгэл хэрэгтэй юм байна. Хайрлах ерөнхийдөө хайрын энергиэр дүрэн байх ёстой гэж байна. Сэтгэлээ онгойлгож байх. Одоо open your heart буюу зүрх сэтгэлээ онгойлго гэж байна. Тэгээд дотроос ч гарч ирж байгаа энэ хавда энэ хүзэр энэ дээр ч гарч ирлээ тэн дээр ч гарч ирсэн тийм үү. Тэгэхээр яг нөө дотроос ч гараад ирээд байгаа энэ нөгөө эргэлзээнүүдээ бодлуудаа байна л да. Яна би буруу сонголт хийчихвэл яана гэж айж байгаа тийм үү. Эсвэл тэр надаас илүү хөөрхөн царайлаг гой битэй байна гэдэг ч юм уу. Эсвэл тэдний ар гэр нь илүү надад минийхаас мундаг юм байна гэж юм. Айгу тийм харьцуулалттай. Тэгээд дээрэс нь өөрийнхөө үн цэнийг яг нийгмээс тогтоогдсон одоо тогтоомжуудын дагуу тэгж одоо өөрийгөө царайлаг гой сайхан гэж дүгнэх гээд байдаг. Тэгэхээр тэр бодлуудаа ингэж дарж хаях, авч хаях хэрэгтэй толгойносоо. Тэгээд дээрэс нь ер нь кинон дээр гардаг зүйл шиг амьдрал баг тийм гэж байдаггүй. Кинон дээр гардаг шиг хүн болгон төгс хайрстай ч юм уу. Тэгээд кинон дээр гардаг шиг хүн болгон одоо юу гэдэг гой битэй ч юм уу. Мэдгүй ямар ч лээсэн үлгэрийн юм шиг кинон дээр гардаг шиг амьдрал одоо кинон дээр гардаг шиг гарч байгаа зүйлүүдийг хараад өөрийнхөө амьдралыг дүгнээд тэгээд тэрнээсээ болоод сэтгэлээр унаад байгаа мó гэж харж ирж байна. Тэгэхээр яг нөө өөртөө итгэх хэрэгтэй байна. Өөрийнхөө дуу хоолойнд итгэх хэрэгтэй байна. Битгий дахиж буруу сонголт хийж вэ гэж тэгээд зүрх сэтгэлээ нээ гэж байна. Тэгээд яг одоо тийм зүрх сэтгэл чинь нээгдэггүй байгаа учраас дотоод ертөнцийн чинь тэмцэл явагдаж байгаа гэж байгаа шүү. За мэдээлэл өгч байгаа охин тэнгэрүүдэд маш их баярлалаа. За тэгсэн чинь ингээд юу яасан юм байна л да. Яг өөр дотоод бодол дотор ч гарч ирэж байгаа эргэлзээнүүд байгаа штэ өөрийнхөө үнцэн өөрийнхөө гадаад үзэмж өөрийгөө ихээр одоо тий дур булаам гэдэг дээр эргэлзэх эргэлзээнүүд. Тэгэхээр тэр эргэлзээнүүдээсээ болоод жоохон амьдрал дээрээ амжилтгүй явж байгаа юм шиг санагдаж магадгүй. Одоо юу гэдэг нь таны насны хүмүүс, миний насны хүмүүс гэл ингээл өөр ярьдаг. Миний үеийнхэн аль хэдийн хүнтэй суугаад хүүхдээ гаргаад амьдралаа зохиочиход чинь би яг юунаас хоцроод байгаа юм бэ гэж ингээд өрөөсөө асуудаг. Яг юмыг амжуулахгүй байгаа юм шиг санагддаг. Яг амжилтгүй яваад байгаа юм шиг санагддаг амьдрал нь. Эсвэл миний насны хүмүүс одоо юу гэдэг нь ямар ч лээс айгүй харьцуулт явагдаад байна. Хэрвээ та ганц бие мөртлөө хүүхэдтэй бол бас дээрэс нь өөрийгөө бас харьцуулж ядаж магадгүй л те. Би яг юун дээрээ алдаад ингэж ганц бие байгаад байна гэл ингээл дахиад өөрийгөө буруутгаал жоохон өөрөөсөө ингэж зүйлийг алдааг хайхдаг ч юм уу, бурууг хайхдаг ч юм уу. Үгүй мэдээж яг бид нөр өөрийнхөө альва асуудалд өөрсдийнхөө хариуцлагыг өөрсдийнхөө одоо хийсэн сонголтыг харалгүй л яг уу өөрсдийгөө үнэлэлгүй л яг уу те чи буруу сонголт хийсэн байх шүү чи зөв сонголт хийсэн байх шүү ингэсэн байх шүү гэж мэдээж буцаж дахиж нэг харалгүй л яг уу тэглээгээд бити өөрийгөө буруутгаараа угаасаа ямар ч зүйлээ ингэж болох ёстой зүйл болдгоор болдог учраас та урд нь өнгөрсөн одоо уулзчихсан романтик харилцааны партнеруудтайгаа одоо найз хүүгөө, найз охинтойгоо ч юм уу, нөхөртойгоо ч юм уу, их нэртэйгоо ч юм уу уулзах ёстой байгаад уулзсан шүү. За тэрнээс биш бол би өөрөө тэнийг сонголт тэгээд буруу сонголт тэгээд уулзсан гэсэн үг бол ерөөсөө биш. За тэгээд ерөөсөө таны дээр харж байгаагүй тийм газраас чинь энэ хүн гарч ирж штэ энэ агаар махбодтой хүн. Тэгээ нилээн логик ухаанаа ашигладаг хүн харагдаж байна. Логикоор ч юм уу ер нь оюун бодлороо романтик харилцааг ханддаг.
Тэрнээс ч сэтгэл зүрхээрээ бас жоохон тэгэж шууд онгорхоо байлгадаггүй. Сэтгэл зүрхээ жоохон хадгалах дуртай, тэгээд жоохон ичимхий хүн байж магадгүй анх танилцахад. За гэхдээ энэ King of Swords талаар хүний мэдээллийг авъя. За агаар махбодтой гэдэг чинь ихрийн орд байж болно, жинлүүрийн орд байж болно, эсвэл хомох бомбын орд байж болно. Тэгэхээр тэр нь энэ хүний нар, сар, мандал болон Венус гарагийн айл нэг дээр байрлсан байх магадaltaй. Тэгэхээр ер нь бол агаар махбод нь дийлэнх үг гэсэн үг. King of Swords ингэж тодорхойлох гэж. Тэгэхээр яг нөгөө энэ маань маш тийм агаарлаг хүн, агаар махбодор дүүрэн одоо хүн байна л да. Нэгсэнд логик ухаан гэдэг бол энэ хүнд маш чухал. Тэгэхээр та энэ хүндээ танилцахдаа энэ хүн таны гадаад үнцгэмжнээс чинь илүү таны толгой дотор яг юу бодож сэтгэдэг хүн бэ гэдэг нь энэ хүнд илүү чухал байх. Илүү энэ хүнд turn on боёо энэ хүнийг илүү өдөөнө гэсэн үг. Тэгэхээр та ухаантай ярих тусам, ухаалаг зүйлсийн талаар мэдэх тусам, илүү мэдлэгтэй байх тусам энэ хүн таныг амар татагтана. Одоо романтик харилцаагаар ямар гайхамшигтай, ямар дур булаам хүн бэ гэж бодно. Тэгэхээр ухаанд нь дурладаг хүн байна. За тэгээд энэ хүний талаар хөшөөлөө мэдээлэл өгөөч. King гэхэр чинь яг жоохон танаас насаар ах байх магадaltaй. Хууль одоо хууль ч юм уу, хууль тогтоомж юм уу ер нь бол оюун ухааныг их ашигладаг тийм газар ажилтдаг байж магадгүй энэ хүн. Тэгээд их зоримгийн шийдэмгий хүн байна л да. Нэг сонголт хийсэн бол тэрнийхээ төлөө тууштай явдаг. Хин нэгний гадаад одоо хэлсэн үгнээс болж өөрийнхөө сонголтноос няцдаггүй. Угаасаа тийм зан характер чинь хүмүүс айгуу дуртай байдаг шүү дээ. Айгуу дур булаам харагддаг. За энэ хүнтэй ажлынхаа дагуу уулзаж магадгүй юм шүү. Ажлын шугамаар тэгээд ажлын шугамаар бие биентэйгээ танилцаад бие биенийхээ оюун ухааныг улам мэдрээд тэгээд тэрнээсээ үүдээд хайр дурлал үүсэх магадaltaй байна. Тэгээс хайр дурлал дээр угаасаа шинэ боломж орж ирж байгаа шүү дээ танд. Ace of Pentacles-ыг тодруулж өгөөч. Тэгэл өчрж байгаа охин нэрүүдтэй маш их байлаа. Налнаар уусан картуудыг авахгүй шүү. За. Strength, Queen of Cups карт шүү дээ. За тэгэхээр яг нөө ер нь ингээд энэ хүү хайр дурлалын талбар дээр шинэ боломж орж ирж байгаа партнер байгаа шүү дээ. Энэ шинэ партнер дээрээ зүрх сэтгэлээ онгойлгохтаа жоохон тийм хардснараа хүчтэй байгаарай гэж байна. Зарим хүмүүс нөгөө нэг өмнөх харилцаанаасаа болоод маш их шархалсан байдаг. Тэрнээсээ болоод яг одоо байгаа харилцаан дээрээ зүрх сэтгэлээсээ онгойлгохоосоо айдаг. Тэгэхээр энэ хүн ч гэсэн зүрх сэтгэл нь шархалсан байж магадгүй учраас энэ хүн энэ яагаад надад сэтгэлээ илчлэхгүй байна гэж бити яруулаарай. Тэгэхээр тийм учраас таны зүгээс яг хүчтэй байх хэрэгтэй шүү. Энэ арслангийн энерги харагдаж байна. Гэж байна. Тэгээд яг нөө бүх юмар хангалуун мэд хүссэн зүйл чинь аль хэдийн болчихсон мэд тийм энерги ертөнд рүү явуулах тусам улам та буцаад хүссэн юм аавна гэж юм л да. Nine of Pentacles. Тэгээд яг заримдаа өөрийнхөө урт хугацааны доктортой байдал дээр жоохон санаа зовох гэдэг байж магадгүй зарим ганц бие охины орчныхан маань тэрийн тал дээр хандаж хэлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ бүгдээрээ картнаас асууя. За ганц бие охины орчныханд маань санаа зовж байгаа зүйл дээр нь ямар зөвлөгөө өгөх вэ? Вау, хүсэлчин биелжсэн юм шиг л бай гэж штэ. Ер нь бол Nine of Cups боёо 9-ийн тагш аяг гэдэг үзэр маань хүсэл биелдэг гэдэг үзэр, wish come true. Тэгэхээр яг нөө амьдрал дээрээ та хаач очисан, ямар ч газар очисан, хинтээ ч уулзсан гэсэн таны хүсэж байгаа зүйл чинь бүгдээрээ биелжсэн юм шиг тэр юм хангалуун энергийг явуул гэж шүү за. Тэгэх тусамдаа өөрлөгөө ирүү хангалуун зүйлүүдийг амьдрал руугаа татна гэж байна. За тэгээд ганц би охины орчныхандаа зөвлөгөө өгөх trinket сонгоё. За хамгийн ихнийх нь энэ одоо cupcake буюу нөгөө аягны кейк, аягны одоо юу гэдэг нь торт гэх юм ааши. Хөгжим гарч ирж байна. За dolphin буюу dolphin-ыг юу гэдэг вэ? Dolphin-ыг монголоор мартчихъя. За ямар ч лсэн жоохон тийм чихэрлэг бай гэж яж магадгүй. Зарим нэг ганц бие охины орчныхан маань чихэр, шоколад ч юм уу тортон дуртай байж магадгүй. Тэгэхээр тийм газар ингээ bakery ч юм уу тийм coffee niche, coffee shop-ны газрын хүнтэй танилцаж бас магадгүй юм байна. Тэгээд дуу хөгжимд сонсоод хамт ингээд
Тэгтээ сонирхлын зүгээр бас энэ төдөө танилцах магадaltaй дуу хөгжмийн газар ордог ч юм уу одоо амьд концертэд үзэж байгаа танилцдаг ч юм уу тэгэхээр тийм байна. Эсвэл зарим нэг охины орчны ганц бие охины орчных маань дуу сонсох дуртай хүмүүс байж магадгүй. Эсвэл одоо гэртээ ингэж капкейк хийх өөртөө дуртай ч юм уу хобби. Тэр хоббиныхоо журмаар бас энэ романтик харилцааны хайр дурлал дээрээ учирч магадгүй. Тэгээд Dolphin гарч ирж байгаа нь ер нь бол айгүй баяр хөөрөөр дүүрэн амьдрал таны зүг рүү ямар гойгоо зүйлүүд шидэж байгаа болоо гэж ингэж одоо Dolphin шиг хязгааргүй их уудам даалга дотор ингэ сэлдэг штэ. Тэгэл баярлалаа л ийшээ хөөрөөл ингээд яг явж байгаа нөгөө усан онгоцны хажуугаар ингэж бүр ингээд айгүй баярлаа те. Яг тэрүүн шиг амьдралынхаа урсгалаар явж байхдаа айгүй баяр хөөртэй бүх зүйл мөнхийн биш гэдгийг санах учраас болж байгаа цаг болгоны үн цэнийг мэдэрч амьдрах юм бол илүү амттай санагдах байх гэж бодож байна. За тэгээд холбогдсон ганц бие охины орныхандаа маш их баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Баяр таа.